Момо Аясагийн найз залуу нь мөнгө зээлэхгүй бол уулзахгүй гэж Момод хэлдэг. Ямар ч найз банд ингэж хэлвэл найз хүн уурлана. Яг л түүнтэй адил Момо энэ муу бандыг за төвшөглөө салдаг. Момо сасныхаа дараа харамсаа суужсэн чинь найзууд нь угаасаа бүтгүү гар байсан штэ. Юунд нь харамсаад байгаа юм? Анхны найз залуу мөн нэсэн штэ. Бас тэр Кен Такакуратай адилхан харагддаг. Хайр юм гэж Момо хэлнэ. Тэр өөрийг нь хамгаалдаг, халамжилдаг Кен Такакура шиг залууд маш их дуртай. Гэтэ хизээч тийм залуутай уулзраагүй байгаа нэгэн. Сургуулийнхаа өнгөлөөр явж байгаа тэр дээрлэхүүлж буй отаку хүүхдийг олж харна. Үнэхээр сайхан сэтгэлтэй болохоор өрөвдөр урд нь очиж суугаад дээрлэж байгаа хүүхдүүдийг бэлүүлдэг. Момо яагаад залуучууд ийм сул дор байдаг вэ гэж яваад өгсөн. Гэсэн отаку хойноос нь гүйж очсноо. Чи надад сайн юм байна те. Чи надад сайн болохоор сайн намайг хамгаалсан те. За муу тагжгар бацаанаа өрөвдөө тусалж яах чинь юу гэдэг нэ? Чи бас UFO, UAP, эвгүй харийн зүйлс дуртай эзтэй гэж сони бовтнаад ахарна. Момо бүр уурлаад. Юу гэд мангартаад байгаа юмтай залуу вэ чи? Би ийм тэнэг юмд итгэдэггүй. Ийм юм ярьж хүмүүс айлгаад байвал хин ч хамтай найзлах юм бэ? Би өгөж байна. Сэтгэлээсээ Хэсэг бодож байснаа. За sorry. Арай муухай хэлчлээ. Би ийм UFO, UAP харийнханд итгэдэг. Харин сүнс эдэгт итгэдэг гэж хэлсэн чинь сүнсээ тийм юм байдгүй маа хөө. Чи одоо яах гээд байгаа юм бэ? Яриа нийлэх гээд ийм сони юм ярьж ах чи өөдөө сонь найруулдаг гэдэг юм. Одоо юмтай юм байна л та. Чи бол ёстой жинкнээс юмтай байна уу? Маргалдааны эцэст хинэн төрүүлж байдгүйг бацлан ялна гэд манай хоёр сүнс болон харийнхны ирэлт гарна. Уцаар ярангаа байхгүй гэдгийг батлахаар манай хоёр яриад явжгаад Момо өөрийнхөө талаар жоохон хуваалцсан. Манай юм бол сүнслэг хүн л дээ. Намайг долоовор уруугаа золгож толгой дээр тавиулаа сургууль руу явуулдаг байсан. Тэрнээс нь болоо намайг хүүхдүүд их шоолдог байсан юм л та. Ганц хүүхдүүд биш, миний дуртай хүүхд хүртэл намайг шоолж байсан. Тийм учраас би эмээгөө үзий ядсан. Гэхдээ одоо тайхад эмээгийн маань итгэл бишрлийг шоолж байсан л миний хамгийн их уурыг хүргэсэн юм байна лээ. Би эмээдээ итгэдэг болохоор л сүнсэнд бас итгэдэг. Гэж ярьснаар бид нар Момо яагаад сүнсэнд итгэдгийг ойлгоно. Яг яриа байжсэн чинь манай Кени урд нэгэн эмээ гарч ирнэ. Банана. Хадаад бананагаа өг. Банана. Сүсээ давраарэ. Сүсээ штэ. Момо сүс вэ. Сүс байт юм байна. Би чамд итгэлээ. Момо сүс байт юм байна. Хүүдий Кен байна уу? За би очлоо. Момо маань яг Кен руу явахын даваан дээр үл мэдэгдэх 3 залуу бариад авна. Тэгээ зүгээр бариад авчихгүй хувц мовцыг урж тастаад юм болно. Дүф гээд ухаан санаа нь баларт. Нүдэ нэгийг харсан чинь нэг 3 гажиг юм зогсож байна. Голд байсан залуу нь болохоор манай төрөл зөвхөн ирчүүд байдаг болохоор бид нөр үржиж ахиж дэвших боломжгүй. Тийм учраас эмэгтэй тантай бэлгийн авталт орж цааш хөгжиж үргэлжлэх болно. Балай юм бовтонж агаад Момог зовоож эхэлтэл Кен за зодын шүү Момогоос холвай гэж хэлээд удснаас гараад ирдэг. Би багасаа найзгүй байсан учраас UFO, UAP харийнханд итгэж үргэлж тэдэн рүү залгадаг байсан. Даанч хинч надад ирж туслаагүй. Зөвхөн Момо л надад тусалсан. Тийм учраас Момог 50 байлга. Би түүнийг үхсэн ч хамаагүй хамгаална. Ингэж хэлсэн нь Момогийн сэтгэлийг хөдлөгдөгч сух царайлчаад нөгөө гурыг бардгав. Момо аргаа бараад эмээгийнхаа зан үйлийг хийгээд сүнслэг хүч нээж илрүүлж чадсанаар бүгдийн зад өшөглөөд Кенийг аваад гараад ирнэ. Жоста Сигма охин юм аа. Ашгүй гэж аюулгүй байдал дээрээ би бинээ хараад байжсэн чинь манай нөгөө эмээчин Кени бананаг хулгайлцсан байдаг. Ингэснээр эмээгээс бананагаа буцааж авахын тулд албан ёсоор танилцаад хойноос нь явцгаана. Нэрээ чамаа хин гэдэг үлээ? Намайг Кен Такакура гэдэг. Чиний нэр чинь надад болохгүй байна. Чи Кен Такакура биш одооноос Окарун шүү. За юу? Яаж байгаа? Үгүй. Момогийн крашийн нэр нь Кен Такакура болохоор Момо нэрийг нь хэлүүлэхийг хүсдэг. Тэгээд Окарун гэж дуудаж эхэлдэг. Би ихтэй Окарун гэж хэлж чадахгүй болохоор зүгээр Кенээр л дуудаа явчих. За юу? Момо Кенийг харж байхгүй л бол Кен чөтгөр болж хуураад байдаг болохоор дандаа хамт байх шаардлагатай болно. Манай хоёр тэгээ Turbo Emo буюу Кени бананаг хулгасан юмэг болохоор явсаар байтал өглөө олчдаг учраас Момогийн гэрээр ороод гарахар болно. Явсаар гэрт нэрээд хашаагаар нь орох гэсэн чинь сүнслэг хамгаалт гэх юм уу? Чөтгөрийн хамгаалт гэх юм уу? Кенийг бүр яг шатааж алах төхөн. Момо тэр хамгаалттай цаасыг нь аваад Кенийг гэртээ оруулна. Тэр хамгаалтаа хуулж авчаад буцааж тавилгүй орхичдаг. Эмээ би ирлээ. Эмээ байхгүй юм шиг байна. Тааса ямар тааш хувцас үлээ.
Үүш ямар бүдүүлэг юм бэ? Цаашаа харж ий гэсэн чинь жоохон л харахгүй орхисон Кен чөтгөр болоод хувирна. Балаа юм. Энэ байлаар 50 бие засчих болохгүй юм байна л да. Цаашаа харж ий. Гэснээс чиний банана чинь байна уу? Нэг яс шалгаадах та. Гэт Кен шалгасан чинь нэрэл байхгүй эмээ хуулгаалчих. Манай хоёр хальт мөлт яриа өрнүүлээд байж байтал гэрийнх нь хонхон дуурна. Момо гэрт нь 2 хонх байдгийг тайлбарлана. Нэг нь чөтгөрийнх, нөгөөх нь хүнийх. Энэ удаа чөтгөр болон харийнхан зориулагдсан хонхон дуурайд байдаг. Тэрэнд нь Момо санаа зовоод нөгөө нэг цаасаа авцсан болохоор хонх дуурайд байгаа юм байна. Баларсан. Хоёлаа хойдлын хаалгаар гарыг. Гэт хойдлын хаалгаараа гараад эргэн тойрноо айдсан чинь гинэд дөрвөлжин том ханаар хайрцлагдана. Гарах гарцгүй болсон Кен Момо хоёр яах вэ гэжсэн чинь Момогийн хамраас цус гарч эхэлнэ. Энэ нь тэр хоёрыг үрээлж буй хар манангаас үүдэж амьсгал бие махбодод нь муугаар нөлөөлж байна. Учраа олохгүй л эргэн тойронд байж байтал гинэд хайр гаргийн сумочин гарч ирнэ. Манай хоёр харж ирсэн аа. Зүгтаарай гэдггүй. Сумочин тэр хоёрыг ийш тийш нь авч шидээд л Turbo эмээтэй адилхан надад бананагаа өг гэж орилно. Эднэр чинь яг яагаад бананад ингэж их ач холбогдол өгöd байгаа юм бэ? Залуусаа, бананагаа нэндэгнэх хэрэгтэй мэн шүү гэжнээс. Юу вэ чи доор 2 банант юм уу? Энэ бас юун банан нэхэд байгаа. За юу гэж дээ хэн мэдтiin. Хоёулаа гол нь одоо яах юм бэ гэд маргалтаа зогсож исэн чинь Кен чөтгөр болж хувирна. Боломж л олдвол Turbo эмээ Кеныг эзэмдэх гээд байдаг. Яг энэ мөчөд Кент маш гайхалтай санаа төрнө. Момо би хайргийнхнаас айдгүй тулдъя. Чи миний биеийг чөтгөр болгоод ухаан санааг минь үлдээчих. За би бодлын хүчийг тийм мэрэгчлэн ашиглаж мэдгүй штэ. Гэтэ туршаад үзье гэд Момо маань туршина. Сумо чи яг дээрэс нь гიშгэх тэр мөчөд Кен маань чөтгөрийн биеийг эзэмдээд Момог барин сумошноос болтно. Кений биеийн чөтгөр болсон ч ухаан санаа нь Кен хിവэрэ байдаг. Үүнийг ашиглаад ёстой тулдаж өгд юм баас тээ. За ёстой алалцаж өгөх нэ гэтэл Кений бие Turbo эмээгийн хүчийг дийлдэхгүй. Хүний бие угаасаа ингэж хурдан гүйх боломжгүй болохоор. Аврагдлаа гэсэн чи шал эсрэгээрээ сумочин манай хоёрыг ийш тийш нь дахиад л авч шиднэ. Ийш тийш авч шидүүлсээр байгаа манай хоёр гинт ухаарна. Хөөе, эн чинь сумочин биз дээ. Хоёулаа газар хөрчүүл ялах юм шүү. За тэгвэл би хөлийг нөөлий, харин чи бодол хүчээрээ татаад унгаа. Хэмээ манай хоёр төлөлгөөгөө боловсруулан дайрна. Амжилттай түүнийг унгааж чадлаа гэсэн чи бүтэн биеэрээ эргээд дахиад босоод ирнэ. Босож ирээ Момог аваад шидтэл. Момог тори хаалганы ард гаргана. Тэрийг нь Момо ашиглаад хамгаалтыг буцааж байнд нь тавиад сумочин шатааж алаад амьд үлдэнэ. Тийм ээ, хоёулаа чадлаа. Момо Аясагийн эмээ болох Секо Аясатай бид танилцсан. Эмээгээ л дуудаа явчтөө. Момогийн эмээ телевизийн хөтөлбөрт мэрэг төлөгч хийж буйгаар харагдана. Тэрхүү хөтөлбөр дээр ерөөсөө зөв хэлэхгүй бүгдийг буруу таасаар байгаад гарч ирнэ. Телевизийнхэн энэ Санта Дидорыг хүчгүй худлаал гар байна даа гэж боддогч жижиг телевиз болохоор хөтөлбөрөө худлаа байсан ч хамаагүй хэмээн гарахаар шийднэ. Момогийн эмээ ямар ч хүчгүй байна даа гэтэл ёстой эсрэгээрээ. Turbo эмээ яг Момог барьж аван устцахын даваа дээр эмээ гарч ирээд "Зэма наваа гэртээ бэн тавьчлаа" гэсэн чи юу вэ? Бүр чөтгөр аваад ирсэн байх юм да. Сүнслэг хүчээ ашиглаад Turbo эмээг өстө болгож өгнө. Хоёр эмээ нарын тулаан. Let's go. Turbo эмээгийн эсрэг Момогийн эмээ. Момогийн эмээ харандаа цөхөөрөөрөө дугуй зураад тэрэндээ Turbo эмээг хорсноор ер нь бол ялтыг байгуулдаг. Ингэхдээ ерөөс эмээ гэхэр биш байгаа юм да. Арай л залуухан. За энэ юм чи ер нь ийм хөвл байдаг л та. Харж байгаагүй биш, харсан юм шиг л болоод өнгөрье. Момо ухаан ороод би ухаан алдсан биш. Кен ясан бол жижи хийгээд газ доошо буутал. Эмээ тэнд сайхан зургоороо хөвтцээ сайхан телевиз үзээд байж идэг. За яасан чөтгөр мөтөрт итгэдэггүй зээ маань юу вэ да? Энд тэргээ жоохон маргадагч Момо. Эмээ намайг уучлаарай танд итгээгүүд. Одоо би жинхнээсээ ойлгосон. Манай найз Кенд юу тохиолсныг хэлээд өгөөч гэсэн эмээ нь алцоон гин. За тогсон. Гол муухныг шалгаад үз. Кен битүү хөвцөн байгаасаа. Надаас л болж ийм байдал төрлөө. Намайг уучлаарай. Амьдралд чинь гарч ирж гай болсонд гээд гүйсээр хурж ирээ шалгатал зүгээр хоол идээ сууж ийн. Зүгээр сууж байгааг нь хараа шууд хаалгаас аваад амьд л байна штт гэж хэлнэ. Манай Момо яг үүндээ жоохон цүн дээрээ төрлөх юм шиг байгаа. Бунхан дотор байгаа л бол Кен чөтгөр болж хуурахгүй гэж эмээ нь хэлнэ. Манай гурван хамтдаа хэсэг яриа өрнүүлнэ. Яаж Кений бананаг буцааж авах вэ? Turbo эмээг яаж дийлэх вэ гээд. Момогийн эмээ ер нь бүтэхгүй дээ наа чи бол үнэхээр асуудалтай. Хэмээн Turbo эмээгийн үүх түүхийг нь тайлбарлана. Turbo эмээ дээр үеэс домог дам яриагаар оршин тогтносоор байсан бөгөөд
100 км/цагийн хурдтайгаар хөнгөлөөр явхад турбо умээ гарч ирээд цогогч тогшвол машинтай явж байсан хүмүүс осолд ордог болохыг хэлнэ. Turbo умээ хөнгөлийн bounce spirit гэх зүйлтэй холбогдсон нийлснээс үүдэж үнэхээр хүчрэх болохоор ойртоо дэмий гэж Момогийн эмээ анхааруулна. Та хоёр угаасаа өнгөрсөн. Одоо хаяа. Буулгаж авахд хэцүү, үнэхээр хүчрэх байдаг болохоор хөнгөл рүү яваад димий. Кениг одоо мартаад амьдралаа хөөснө хамаагүй тэр гэж Момогийн эмээ зөвлөдөгч. Момо Кен хоёр мэдээж юу гэж өгөөдөнд орох вэ? Манай гурав ярилцаар Момогийн учир битүүлгээр олж авсан бодлын хүчийг бэлтгэл хийн сайжруулж хажуугаар нь Кений бие махбодыг хөгжүүлээд дасгал энтер хийлгээ Turbo Omega-гийн хүчийг асуудалгүй ашиглах хэмжээнд хүрэхээр шийдцгээв. Аяасаа намайг уучлаарай. Надаас л болж ийм байдал төрлөө. Тэр том сум очонтой толдоход би юу ч хийж чадсангүй. Тус болж чаддгүй гэж намайг бити одоорой. Миний найз байхаа бас бити болоорой гэж Кен Момод хэлнэ. Момо маань Кенд за юу гэж дээ бити их юм бодоо гэж хэлснээр манай эд маань амарцгаана. Гиснээс Момогийн эмээ яг үнэндээ тэрхүү телевизээр дандаа үнэн мэргэлсэн байдаг ч тэр оролцсон олны танил залуу нь өөрөө гүрийгээ тудлаа байна гэж суугаад исэн бэ. Тэгэхээр Момогийн эмээ бас овоо хүчрэх гэсэн үг болж таарж байгааз янзтай эмээ юм аа нэр. Яа за бицс гол болохгүй нэ залуусаа. Жоохон л харахаа болоход зүтгэр болоод идэг болохоор яахаа мэдэхгүй зогсон. Момогийн эмээ Момог нүдэнээ сүнслэг хүчээрээ мэдрэх гээд үзэх гэсэн ч арай мэдэрч чаддгүй. Кен бүр төвчээрээ алдаад 0 руу шууд гүйдэг. Момо за мангартаад байгаарэ хин ч хамааг 0 доо оруулна гэж байна. Гэт бөө муур хулгантаж гүйн. Эцэст нь түүнийг харж суулгаж агаад 0 оруулна. Чааваас та хөөрхий. Намайг 0 ороход ингээ нэг охин хараад байж ин гэвэл би л орч чадахгүй хаа. Угаасаа нэг охин өөдөж харж байгаа чи яаж би цацах юм бэ? Тимстэй. Хараад сууж исэн цаг хугацаа оршин тогтнол гэнэт зөксөөд Turbo Momод өнөөш нь хөнгөлт түүнтэй уулзгаж шаардна. Ийхүү Кен Момо хоёр хөнглийг зөрхоор болцгооно. Яван явсаар тэр хоёр маань түнэлдээ хурж ирнэ. Кен Момо хоёрын гол зорилго нь бол Turbo Omega түнэлийн Bounce Spirit буюу холбогдсон сүнснээс холдуулан уралдаад буулгаж авах. Bounce Spirit-ийг ойлгохгүй байгаа бол Bounce Spirit нь болохоор түнэлд хорогдсон богж өтгөр муу ёрийн сүнс гэж ойлгож болно. Turbo Omega түнэлийн Bounce Spirit-тэй нэгдсэн байхдаа дэндүү хүчрэх болохоор ялах ямар ч боломжгүй гэж Момогийн эмээ болох Seiko биднэрт анхааруулсан. Ийм учраас холдуулж зайлуулж байж л ялтыг авах чанс гаргаж ирэх болохоор Turbo Omega болон Bounce Spirit-ийг тусгаарлах хамгийн том асуудал. Дотогш орох гэсэн GB эхэлж орно гэд бөө маяг болоо зогсож байх хооронд Turbo Omega гараад ирнэ. Муу хоёр бацаа нар. Нөөдөг чи гаадралээ Кен хувраад наата болгоод өг. Болгоод өгье л да. Юу вэ? Миний хүч алга болчлоо. Turbo Omega Кений бананыг буцааж өгөөд биенээс нь гарснаар Кен хувирч чадхаа болно. Юу гэж бид хоёрт хүчээ өгөөд л тулдуулж байх вдэ гэж Turbo Omega хэлнэ. Үгэлтэйг нүүр туул гээл яг дуусахын өмнө Момо имээд уралдах санал тавиад тийм л хурдын юм бол уралтыг 10 минут тоолж хооронд чинь бид хоёр зайгаа аваад бэлдэнэ. Хурдын хэмжээтэйгээ тоолж дуусаад бид хоёр бариад ахгүй юу? Би санал тавихад нь Turbo Omega зөвшөөрөө тоолж эхэлснээр манай хоёр алдарт гүйлтэй хийгээд цухтана. Өвөл амьдралын заагийн дээр манай хоёр хамаг урдаараа цухтаж байтал нөгөө юм чинь тоолж чаддгүй юм биш дээ. Удлаа тоолж ирсэн 10 минут гээ шууд Момог бариад авна. Кен Момог хамгаалахаар янз янзын байдлаар гарах гэж үздэгч ямар ч амжилт олохгүй байхаар шууд эмээгийн цээжийг хазаад авна. Тэгээд цээж дээрээ те бүд нэрнгэсэл цээж назад авдаг. Turbo Omega ч маш их хөвдөлтийг мэдрээ. Миний цээжийг хаздаг ч юм уу хин бэ? Момог явуулж ич хазгаа болно гээл. Бүр тас гүрий чинь. Яг энэ хүмүүчид бид нар бас нэг ухаарал төрж болно. Кен нилээн дотгошоо ичимхий юу ч хийдгүү. Ямар ч ихний алхам хийдгүү хөхтэйсэн. Гэтэ Момодын найзлалтны дараагаар маш том зөрөн гаруун дараагийн шат руу алхаж найзыгаа хамгаална. Энэ анимен тэгээ яаж өсөлт хөгжлийг илтгэж байгаа нь үнэхээр сонирхолтой. Миний бодлоор даан хүн өсөж өвжиж болно, хөвсөж болно гэдэг айгуугаа илтгэсэн гэж бодож байна. Seiko Momo болон Ken дөмсгсөн хувцас нь богж төр сүнснээс хамгаалдаг учраас Turbo Omega түүнийг яаж чадахгүй байдал төрснээр буцаад бие рүү орчдөг. Эзэмдэгчийн даа гэсэн чинь Momo хар хүчийг нь өөрийнхөө бодлын хүчээр мэдээд Ken-ийг хамгааснаар оролт руу н оруулчихна. Манай хоёр аврагдлаа гэдээ ашгүй амьсгаа аваад зогсож исэн чинь Bounce Spirit буюу түнэлийн хорогдсон муу сүнс гарч ирэн устдахын завдан тэднийг хөөж өрхнө. Яагаад хавч байгаа юм бэ гэж би бас яг мэрэгжлийн төвшөнд ойлгоогүй л дээ. Миний ойлгосноор болохоор муу ёрын сүнс нь гатлаж гарснараа шинхэн авч болдог. За мэдгүй. Мэдж байгаа хүмүүсээ бол комент хэсэгт тайлбарлаад өгөөрэй. Бас их сонирхолтой. Ken Turbo Omega-гийн хүчийг ашиглан хувираад Momo түүнийг мордоод хамтдаа амьд үлдэхийн төлөө хамнаг хурдаараа цугтацгаана. Helicopter. Сүүлдээ бүр юу болоо хувирчваа. Энэ аним одоо бүр юуны тухай гараад байна гэж бодлоо авч байгаа шүү. Чимээг байж байгаад бас арай л рандом юм аа. Нисдэг тэрэг болчлоо штэ.
Арай гэж зүгтлээ гэтэл хавч яг дидний хойно мушгаад хөөсөөр л байна. Момо асуулыг гартаа авч халуун хашаа ороод хавч руу халуун ус цацаж орхино. Хавчийг бид нар ингэж чанаж бусалгаад иддэг дээ. Яг тэрэн шиг хавчийг халуун усаар шүрчж болгоод тайна. Аршаанаасаа буудал тухайн газрын муу ёрын сүнснүүд эднийг барьж хор гарч ирнэ. Бүслэгдээд Кен хүчээ ашиглан нэг хүчтэй урагш зүтгснээр бүгдийн нардаа орхин одно. Өмнөх ангитай гарсанчлан Turbo Omega-гийн хүчийг Кен ашиглахад арай жуулддаг. Сая тэгээ нэлээд хүч ашигласан болохоор биеэ дэлгүй өнгөрч унна. За, ашгүй дээ. Йоо, амьд үлдлээ гэсэн чин Момо Кен хоёр маань Turbo Omega урагшлах зураа алдсан байдаг бөгөөд Turbo Omega нөгөө баахан муу ёрын сүнснүүдтэйгээ хувьсаад за яасан дахин 10 минут өгөх үү гэхэд Момо үгүй 1 секунд байхад л хангалттай гэж хэлэнгүүтээ богоноос бодлын хүчээрээ Spider-Man даад зүгттал хавч усан юм чинь ядалгүй гүйж ирээл гараад ирнэ. Өөд гисэн Момо маань амар төлөвлөгөө боловсруулсан байх бөгөөд бодлын хүчээрээ барьж аван хөдөлгөөнийг нь хориод бооны нөгөө талд Seiko сүнсийг устгахаар хүлээж байна. Харьяалагдсан хорогдсон хотоосоо гарan Seiko тэднийг угтаж авснаар тэд Turbo Omega болон түнэлийн хорогдсон Bounce Spirit-ийг амжилттайгаар буулган авцгаана. Надад санаа зовох хэрэггүй би эндээ суулам хоолдоо. Чамд нүдээ өгөх замын нохой хүртэл надад толдоо. Нэлээд урт үйл явдлын дараа шарсан сайхан авчаа булаацалтан идээд Кен явахаар олж баяртай гэж хэлнэ. Дахиж уулзах болов эсвэл ингээд л бидний адал явдал дуусч гэнэ үү гэж бодон алхах үед Момо маргааш уулзъя Кен гэж хэлснээр энэхүү анги маань дуусна. Кен Момотой яаж мэдлэх вэ гэд ичингүүрийн сургуулийн зүг алхана. Мэдээж өмнө нь дотны найзтай байж үзээгүй түүнд тэр бүрийн ийм зүйл тохиолддог болохоор хитрхи ихэн бодон бодсоор алхана. Сургуулийн үүдэн Момо зөксөж буй Кен хараад арай намайг хүлээж байгаа юм биш үз гэж гайхан гайхсаар за юу ч болоогүй юм шиг дугаа алхаад л орё гэсэн чин Момо нэрэл Кений хүлээгээ зөксөж байна. Ингиж дотн найзалж үзээгүй Кенд үнэхээр гоё байна. Момо ч дандаа үерхэх залуу хаягдсан талаараа гоншигнохгүй харь гарынхны тухай ярих хүн үсэлтэй өөрийнхөө ярихт нь Кен хүлэн зөвшөөрж хүлээж аваад үнэхээр гоё хослол болно. Үнэхээр гоё яриандаа халж явсаар анги руугаа орцгоо. Кенийг ангийнх нь ад үзэж дээрлэхсээр байдаг ч Кен найзтай болсон болохоор тэр бүрийг тоолгүй өнгөрөөж тэсвэрлэнэ. Момотой найзлаад бүр ингээд найдаад бие бинээ чөлөөлж байгаа нь айгүй хөөрхөн санагтаад байна. Яг л бие биенийхэн дутууг нөхч байгаа шиг. Кен Момо хоёр бие бинээгээ 100% хүлэн зөвшөөрдөг болохоор энэ гоё нөхөрлөл нь тэдэнд үнэхээр амар санагдана. Үннийг хэлэхэд бид бүхэнд ч иймэрхүү нөхөрлөл гоё санагдана шүү дээ. Манай хоёр хурдан завсарлаасаа хурдан түнтэй ярих юмсан гэд хоёр талд шаналгаастай. Яа, дөнгөж үерхэж игсэн хос шиг л ажиллаж байна. Ангийн хоёр хүүхэд үерхчээл хамт суугаал, маяглаал, ичээл байж идэг да. Яг тэрэн шиг харагдаж байгаа. Их завсарлагын хонх дуурай бушуухан бие биетэйгээ уулзахаар ангиасаа гарцгаасан ч хөөхий хоёулаа бие биетэйгээ зөрөөд явчлаа. Ямар заяаг юм бэ те. Бие биенийхээ ангид очиод асуусан ч байхгүй болохоор кафед байгаа болов гэж таамаглаад хайж явахдаа зөрчинө. Кен кафе шалгасны дараа за өөр газар байгаа юм байна гэсэн чинь Момо зөрүүлэг кафед байна уу гэж шалгана. Йоо гэтээ нэрнгэсээ хаа ангид зүрдэг те. Би бол найзуудаас гэрийнхээдэг айгүй их ингэж их зурж үтсэн болохоор мэдээд байна. Та нартаас ингэж зуржсэн сонирхолтой тохиолдол байвал доор комент хэсэгт бидэнд ярьж үлдээгээрэй. Нөгөөх чи хайцсан болоо хэмээн шантраад яг бие биенийхээ зэрэгэлдээ суучна. Их цэцэрлэгээ дуусахаас өмнө уулзах байсан юм да гэж гомдлоод босоод буцах үедээ хоёул доош харж алхах зуураа мөргөлдөн үнсэлцэн. За энэ бол энийн болгон дээр байдаг хэтрүүлэг байж болох юм. Йоо тэгтээ бүр үнсэлцчлээ штэ. Ёо хаана исэн би чи зөндөө хайлаа штт. Чи өөр хаана исэн ялгааг л зөндөө хайлаа штт. Гээ зогсчихсэн чин Момогийн найзууд харснаа хүү тоор сая үнсэлцсэн үү гин. За юу гэж дээ энэнтэй юу? Одоо би юу та болж үз. Ёстой чанс байхгүй. Би буслаа. Би ч гэсэн явлаа. Гээ мангартаж өгнөө. Хоёр тийш хагцаад Кен 0 руу ороод би зоссон чин за вээж гараа. Бөмбөг маань айччихваа. За ойлгохгүй байгаа хүмүүст нь тайлбарлахад банана дээр нэмдэг нь бөмбөг. Энэ хоёр нь хамтдаа байдаг гэд. Тэгсэн чин Кений банана байгаа гэхдээ бөмбөг нь байхгүй. Ер нь бол Turbo Omega чин Кений доотлох буюу хувийн зүйлийг хулгайлаад байгаа байхгүй юу? Turbo Omega өөрөө өсвөр үеийн золгүй явдлаар нас орсон охтуудын сүнсийг хамгаалдаг чөтгөр байсан байгаа. Тэгээд хүчирхийлэл интерес сэргийлж бас уур хилэнгээ илэрхийлж эрэгтэй хүний доотлыг нь хулгайлдаг болж таарж байгаа. Маш сонирхолтой. Эрэгтэй хүний хувийн хэсэг гэдгийг ойлгож байгаа илүү дээ те. Ойлголоо гэж найдаа. Тийм болохоор бити банан нь юу юм бэ? Бөмбөлөг нь юу юм бэ гэж асуугаарай. Гуйж гин. Угаасаа гой зүйл биш.
Эрэгтэй хүний хувь хэсэг гэсэн үг. За, гүзээ. Ойлгох нь ойлгоод ойлгохгүй нь ойлгохгүй зээ. Тий. Кэни бөмбөлгөн найхгүй. Бананаагаа бөмбөлгөн найхгүй. Момо, манд чинь том асуудал гарлаа. Түр уулзч болох уу? Гүйж гинэ гэж Кен Момод хэлэхэд Момо найзуудынх нь Кентэй үерхэж байгаа хэмээх ярианаас болоод Кенийг үгүй чадахгүй бит хоёр үерхээгүй чамтай би уулзахгүй гэд айгүй муухагаар хэлж өрхөн. Мэдээж Кенд энэ нь гоё л байвал гэж дээ. Анханасаа найзгүй байсан ирсэн би найзтай болоод нэлээд өндөр хүлээлт тавьчихсан юм байна. Миний л буруу юм да. Хэмээн Кен цааш алхана. Үнэхээр гонхтой. Би энэс үзээд бүр яг ойлгочихлаа шүү дээ. Йоо. Хичээл таарж Кен хайрж алхахдаа Айра гэдэг охинтой шүргэлцэн. Уушлалтгүйгээ цааш явах гэсэн чинь Айра түүний барьчихснаа өгдөө намайг уушлаарай зам харуу гэж сүржигэн жүгнэ. Кен тэгснээ тэнийг юм шиг ямар хөөрхөн охин бэ энэ төр гэд уяраад амжина. Момо нөгөө хоёрыг олж хараад Айратай зөрөхтэй Айрагийн яриаг сонстол ивидээ тэр азгүй амт нажиг хөөрхөн охинтой анх удаа шүргэлцэж үзээд азтай байна. Хаяас иймэрхүү азгүйчд гой зүйл мэдрүүлж явах хэрэгтэй гин. Үүнийг нь Момо сонсоод дурган нүрээд бодлын хүчээрээ дээрээс нь юм өргөд унгана. Болж зүвшт. Манай Кенийг азгүй амтан гэд ямар даварцсан байна тий. Момо өстө гал шүү. Кенийг очиж тэрж аваад магтаад амжина. Арай л хөөрх юм оо манай хоёр. Момо Кенээс уушлалтгүйж Кен Момо хоёр маань бибинээ ойлгож аваад гол асуудал руу шилжинэ. Кени бөмбөг хайчваа. Юу болсон бэ хэмээн улам гүнзгий судалж Сейко эмээд болсон бүгдийг тайлбарлана. Доотлоо ихтэй харуулж авахгүй яасан юм бэ гэд. Сейко эмээ Кенийг суулгаж байгаад зад зөхөж эхэлснээр дотроос нь гарч ирсэн сүнсийг энэ хөөрхөн муур руу тэр хоёр маань оруулаад бариад авна. Өө нөгөө турбо эмээ чи яг үхлийнхаа өмнө сүнс болон Кен руу орцсон байд юм да. Усгоотой болгооч вэ. Турбо эмээ хүчтэй хэвээрээ байдаг. Бүгдийг алан шүүгээ сүрдүүлсэн чинь Турбо эмээгийн хүч чадлан Кенд үлдээд ухаан санаа нь муурны хүүхэлтэй рүү орсон байна. Кени бөмбөгийг нь өгвөл Турбо эмээд хүчийг буцааж өгөөд бүх зүйлс дундаа хийгээд дуусгая гэд санал тавьсан чинь харин би хаана бөмбөгийг үлдээснээ сандгүй. Би алга болгоцсон. Оо чаавасаа. Кени бөмбөг нэг иймэрхүү юм байсан юм байна. Манай эд чинь хөөрхий Кени бөмбөгийг олж өгч мөхгүй болохгүй болохоор хаанаас ч юм бөөмөд хайцгааж эхэлнэ. Би л Кени оронд байсан бол үнэхээр үнэнтэй эвлэрээд годомжаар хайхгүй хавсан бохоо. Ийм жижигхэн бөмбөгийг хаанаас нь олох юм бэ? Турбо эмээ маань Турбо эмээ биш ийм хөрхөн мож олцсон юм чин өөр нэр өгье. Турбо эмээ гэж дуудмааргүй. Тийм болохоор энэхүү бичлэгийн доор ямар нэр өгөхийг хүсэж байгаа комент бичиж үлдээгээрэй. Надад таалагдсан хамгийн гоё нэрээр нь шууд дараагийнхаа ангиас дуудаад тавьчих заяа. Турбо эмээ маань хэрвээ олдохгүй байвал өөр сүнсэн дээр авсан байх боломжтойг нь тайлбарлана. Яагаад аваад байд юм бэ гэвэл Йокаюдыг энэ бөмбөлөг нь буцаж амьд оруулж амьдруулах боломжтой үнэхээр хүчрхэг ид юм байгаа. Тийм болохоор эхэлсэн цагаас биш банана бөмбөлөг гэдэг юм байл нь шүү дээ. Энийг сонсоод мэдээж таатай байхгүй. Нийлж зодоод эртгэн хэлж явахгүй яасан юм хөвгшин төгзөг мэн гэд. Кен болон Момо Сейкод ойлгосон сонссон зүйлсээ хэлсэн чинь за би таньж мэдэх хүн байвал асууя гэж хэлнэ. Ингэж хэлж гинэ гэдэг чинь хүмүүсийн бөмбөг айгүй халуу болдог болж таарж байгаа юм биш үү те. За бас арайчтай тий. Энийг үзэж байгаа залуус байвал бөмбөгөө заавал хайрлаарай хэцүү үт юм байна шүү. Маргааш болоод Кен ангидаа орж ирэх мөчт нь баахан бүтггүй залуус хурж ирснээ хөөе Момог бид нарт танилцуулаад өгөөч. Чи Момотой найзууд өстэй. Яа Момочтой янзын охин шүү. Хинтээ ч хамаагүй уулзаж учиж явуулдаг ингэснүү дээ гэж сонин асуулт асууна. Өөр залуучууд Момог үзэсгэлэнтэй хөөхөн гэж хэлсэн нь Кенийг маш том эргэлзээнд хүргэнэ. Момотой уучирсан энэ бүх хугацаанд Кен чинь найзтай болсондоо л баярлаад явсан болохоор хизээч яг Момог хайрын нүдээр харж байгаагүй гэдэг. Найзтай болох нь түүнд арай илүү үнцэнтэйсэн болохоор хөөхөн гэж угаасаа бодоогүй болж таарна. Даанч иймэрхүү сонин муухай зүйл сонсон Кен маань биеэр шадлахгүй шууд уурлаад заандаж авснаа. Яасан гинэ? Момог юу гэсэн гинэ ахын дүү? Турбо эмээгийн хүчийг гаргаж ирээд залуучуудын худлаа балаа ярианд нь эцэс тавина. Болж муу бацаануудыг чи шүү Кен. Өстө мундаг байна. Ингээд хөөхөн зан гаргаад их юм бол бид нар явөөж хамаа муу болох вэ гэхгүй юу? За хичээлээ хийдэ гэж суусан чинь Кени зүнхнээс нөгөө турбо эмээ чинь цухаагаад ирлээ. Чи энд юу хийж байгаа юм? Үйдэдсэн болохоор сургуулийн чинь сонирхоор ирлээ хөө. Эсвэл чи намаа буцаагаад өөрийн билүүгөө оруулчих уу? Хэмээн дундуур нь бас буцаад Кенийг эзэмдэх гэж үзнэ. Даанч тэгээд мэдээж амжилт олохгүй. Яг энэ хүн мөчөөр нь Момо гарч ирээд хаагуур авчий гэсэн Кен ч нөгөө хөөхөн талаас нь хараад эхэлсэн биш ижиж бандаа цогтаа төрхнө. Өстой балай. Момоч бүр гандан бурахгүй хойноос нь галзуу юм шиг хөөн. Яагаад өөрөөс нь цухтаад байгааг ойлгохгүй Момо бодон суун.
Ингээд сууж байхад нь Момогийн найзууд чиний талаар нэг гар муухан цуурхал ховж ив тараагаад байна. Тэр цуу яриаг ярьсан залуучууд болгоныг Кен зөвтгөө загнаа чамайг хамгаалаад байгаа гэж бид хоёр сонссон гэж хэлнэ. Энийг сонссон Момо ч бас хөөрхөн ичиж мичээл те. Яа надад цухтаад байгаа юм болоо гээл улан бодно. Сургуулийн хөнгөлөөр хүн болгонд хайрлагдсан хөөрхөн охин Айра чинь эртээд Момо тожигдсноосоо болоод хамаг уур шарандаа манай хүний талаар худал мэдээлэл ховж ив гаргасан болон үнэн төрхийг бид нар харна. Ямар овоо муугар вэ? За тэгээ Момог муулж ховж ив болгосон болгон хол явдаг юм да. Ховж ив гаргадаг хүмүүс жоох хэцүүлтэй. Сайхан амар тайван л байл та тиймстэй. Та нар ховж ив гаргадаг бол болохыг хичээгээрэй. Айра бас Момогийн бодлын хүчийн гарыг харж чаддаг. Жирийн хүмүүс харах боломжгүй зүйлээ яагаад Айра хараад байгаа вэ гэтэл яг хавч имээтэд тулдах богооны үеэр Кэни бөмбөг явж Айрагийн толгоон дээр унтсан. Толгоон дээр нь унаад сүнс үхэж байх үеэр доор нь зогсож исэн Айра ёо гайхалтай тэнгэр намайг сонголоо. Учир нь би хөөхөн болохоор би бол сонгогдсон нэгэн би энэ дэлхийг аварна хэмээн мангартна. Яг хөнгөлд ингэж мангартаал зогсож явахтан Turbo Man мангарталтыг харчна. Бөмбөгийг олж авснараа Айра маань сүнс чөтгөрүүдийг харж чаддаг болсон юм байна. Сургууль дээр бас Момо, Ken, Айра, Turbo Man бүгд нэг учир битүүлэг улаан хувцастай эмэгтэйг хальт мулт харцгаана. Завсарлагаанаар Turbo Man олж харсан зүйлээ хичээл тарахаар тэр охиныг харуулъя гэд хичээл тараад уулзсан чинь Момог Айра дагуулж авч явснаа хоёр найзаараа барьцаалаад авчна. Алга болооч, үхээч ч юм уу чөтгөр. Нэг хачаа хасаагаар урчаад нөөрлөө чихээд манай Момог өстө тамалж өгнө. Мэдээж уур нь үрсэн Момо бодлын хүчээр хоёр найзыг нь өргөж хайна. Айра зөрүүлээд Кэни бөмбөгийг гаргаж ирснэ. Нөөрээр нь дүүрэн ялаад хайжна. Үгүй наа чи манай Кэни бөмбөг бай мангараа али болооч тэнгээ. Үгүй болохгүй. Чи бол муу чөтгөр би чамаа зогсооно. Ёстой уучраа олохгүй тэр үеэр нь Ken Turbo эмээ хоёр орилон хурж ирээд юу болсон бэ амсгаа авахын завдалгүй. Улаан хувцастай сүнс гарч ирээд Айраг өөрийнхөө охин гээд манай хэд рүү занал хийлэнгүү дайрна. Энэ сүнсийг Айра жоохон байхдаа очиод ээжтэйгээ андуураад ээжээ гэж дуудсан нь сэтгэлд нь үлдснээс болж томроод өөрийг нь харж чадах болтол нь хүлээж байгаад эцэст нь гарч ирсэн байна. Эхлээд Кэнийг залгаад дараа нь Айра чи миний ээж биш гэхэд нь муу охин өстой томоогүй гэж хэлээд залхична. Ингэж ээж аав нар хүүхдээ аргалдгүй маа хөө. Яаж ээж болохоос сурчаад ээж гэмээр ээ тий. Нөгөө хоёрыг залхичаад дараа нь Момог хэрцээлэнгүү барьж авснаа ээжээ гэж хэлээрээ. Үгүй чадахгүй. Оо яадаг муу охин бэ гэд дахиад залхична. Turbo Man энэ бүх хугацаанд зүгээр зөксөд байна гэсэн чинь үгүй дээ. Энэ бүх хугацаанд төлөвлөгөөтэй байсан юм ээ лээ. Энэ сүнс залгиж идэх үйл явцдаа өөрийнхөө үснээс идчихнэ. Тэрийг нь далимдуулаад Turbo Man нөгөө галын асаагаараар нь үсийг нь шатаагаад хүүхдүүдийг бүгдийг нь аварна. За ялчлаа. Эсвэл яг ялсан уу? Манай муу таалын энэ дүрийг болохоор Acrobatic Silky гэдэг юм бэ лээ. Маш их уур хилэн атаа орсолт баригдсан тэр мэдээж Айрагаа авах гээд Кэнийг араас нь ёстой хөөж өгнө. Момо маань тулаан бүрт маш хурдан шалангаа ухаалаг шийдвэрүүд гаргадгаараа дахин нэг төлөлгөө боловсруулна. Ямар төлөлгөө юм бэ гэхээр Кэнийг ийш тийш олон талд галзуу юм шиг гүйлгээд Acrobatic Silky-г үсэнд нь орооцолтуулаад явах замгүй болгох. Ядаргаатай юм аа. Хөрхаараа ямар сэтгэл хөдлөлгүй болчдөг Кен ч ёстой гомдлоод маяглаад гүүж өгнө. Silky эднийг зогсоо зайгүй хөөж гүйсний эцэст нэг мэдсэн үсэн дээр осолдож ямар ч хөдлөх боломжгүй үлдэнэ. Хөдөлж чадахгүй болсон Silky Айра руу зүглээ түүнийг идээд өөртөө нэгэн бий болохыг хүсэж байгаагаа хүчтэй илэрхийлээд амжина. Момо бодлын хүчээрээ биеийг нь мөчилж барьж аваад Кэнийг за хурдангүйгээд задлаа сэтгэл дундуур нь том сэвүүлтэй гэн. Хүчтэй хурдалж нисэж очоо зээжин дундуур нь зад мөргөнө. Тийм ээ яллаа бөмбөгч авчлаа Айраг аварчлаа чадлаа шүү хэдүүлээ. Гэсэн чинь манай бүдүүнээ болохоор хөөе энэ охин чи амьсгал ураачлаа гэж хэлнэ. What the нэр өгчөж байгаа юм уу? Манай хөргөн бүдүүнээ маань бидэнд яагаад өгсөн болохыг нь тайлбарлаад өгнө. Яаж вэ гэдэг нь энгийн. Жирийн хүмүүс Yokai муу ёрны сүнс чөтгөр дидүүлсэн тохиолдолд амьсгал хураана. Айра ч нөхөрхий тэгээд яг үнэндээ жирийн охин юм байгаа штт. Яг тэр Кэни бөмбөгийг л азгүй царайлчаад олж авсан болохоор жирийн бус зүйлүүдийг нь Момо Кен хоёр шиг хараад байгаа. Тэгсэн бүдүүнээ бүр тоосон шин жалгаа байдаг л нэг амьд бие өгчлээ гэсэн байр суурьтай. Энүүд яагаад харуусах, өрөвдөх сэтгэл байхгүй байгаа юм бол гэсэн чинь угаасаа хүн биш сүнс чөтгөр Yokai-д нэг Turbo юм болохоор шүү дээ. Ийм болохоор ямар сэтгэл хөдлөлгүй байх л зүйл гэж хүлээн зөвшөөрч авах нь тодорхой. Нөгөө талд Ken Momo хоёр маань жинхэнэ зүрх сэтгэлтэй хүмүүс юм болохоор үгүй өхөлж болохгүй одоо яах хоёлаа хэмээ сандралтаад байцгаана. Энэхүү эмгэнэлт мөчөж шатсан үстэй Silky гарч ирээд өөрийн амьдралаа Айрад өгж амьлуулахыг санал болгоно. Ер нь бол Аурага бүгдийг Айрад өгнө гэдэг. Дөнгөж сая алах гэдсэн хүнд юу гэж итгэвдээ. Айраг чи ёстой барьж аваад идэж уугаад нэгэн бий болно гэдсэн бэстэй юм ч юу. Мангара чамс болж амьсгал ураач дээ.
Тэдний итгэлийн авахын тулд Силки за би идэхгүй гэд амаа задлаад батлана. Йоо ямар шулуухан бай. Шууд амаа ингээд таслаа ичилчдэг бүр. Тэрийг нарсан Момо зөвшөөрөөд нөгөө гайхалтай бодлын хүчээрээ ааврыг нь салгаж аваад Айраа дүгнэ. Ингэснээр бид маш гонигтай түүхийг мэдэх болно. Хэлсэн үгс чинь зүрх бүлэх юм Яралас чинь навэрч гараё Өөрөлөн чинь байх гэж идхий Өнгөрсөн болж үлдээсэй Хинч биш зөвхөн чи гэж хэлэхэд энэ дотор чинь би бүтээё Хайр сэтгэл чинь байх гэж идхий Үрд одоо болж үлдээсэй Чамайг ханасаа жолох вэ би Чамд орсон өдрийг чи сан Хөр цахад үлгэр оншч өгөөд Өдрөсөрөө дүлгэр шгэ амдрыг Силки маань өмнөх амьдралдаа нэгэн хөөрхөн бяц охинтой байсан бөгөөд түүнтэйгээ аз жаргалтай амьдрахын тулд биеэ зарах, үйлчлэгчийн ажил, худалдагчийн ажил гээд бүхэл төрлийн ажлыг хийдэг байсан байна. Хангалттай хэмжээнд мөнгө цуглуулсны дараагаар тэр охиндоо авахыг хүсэж байсан маш гоё улаан балаажийг авч өгнө. Маш их ядарч түнж хэцүү байгаач гэрлүүгөө орж охинтойгоо уулзах түүнийг олж харах нь л Силки томоос том аз жаргал инээмсэглийг бэлэглэж буйг бид бүхэн олж харна. Харамсалтай нь түүний бие зарж мөнгө олсон залуу Силкийг охинтой болохын мэдээд ер нь бол хөөж мушиж олоод түүнийг хэрцгийлэнгүй зод цөхөөд хүүхдийг аваад явна. Нилээн цус алдаж хүнд байдалд байсан ч тэр бууж өгөлгүй охиныхоо араас тэмцэн ч хаанаас ч түүнийгээ буцааж олж авдаггүй. Ийм байдал төрсний дараагаар маш их сэтгэлээрээ унсан Силки жинхэнэ балиадчин шиг дээвэр дээрээс үсэрч амь орлоно. Зориг аз жаргал ямар ч зүйлгүй өгсөн тэр юу бас нэг ч санахгүй зүг чигээ алдсан үед нь Айраа маань бас ээжигээ алдсныхаа дараа хизээ эргэж ирэх бол яагаад буцаж ирэхгүй байгаа юм бол гэдэг бодлоос үүдэж жоохон байсныг нь хэлэхүү Силкийг олж харна. Харсныхаа дараа ээж нь байна гэд андуурч дуудснаас болоод Силки энэ бүх хугацаанд Айраг охин нь байна гэж бодоод хайрлаж дагаж өөрийг нь харахыг хүлээсэн байдаг. Момо амжилттайгаар Силкигийн аавраг Айраад өгч Айраа амь орно. Амь орсныхаа дараа Айраа хамгийн түрүүнд Силкиг очиж тэрвэрж авснаар энэ бүх шанал зовлолын эцэст амар амгалан тайван байдлыг Силки маань олно. За манай хэд Силкиг даван туусны дараагаар сайхан хоол идээд сууцгаан хамтдаа. Ер нь дайн тулаан ямар нэгэн давааг туусны дараагаар дандаа хоол идэж байгаа нь өөрөө их сэтгэлд сайхан байгаа юм л та. Бид бүхэн бас том ажил хэрэг үйл ажиллагаа дуусгаад хоол идэх шиг за бараг тэмдэглээд байгаа юм уу да. Кенма бөмбөгөө олж авсан нь аштайч цаана нь дахиад нэг олох бөмбөг дутуу байгаа. Хоёр бөмбөг олох ёстой тэрнийхээ нэгийг олсон. Айраа маань Кенийг ёстой өөрөөр хараад эхэлсэн жоохон жоо гурвуулаад бараг л хайраа илчлээд дамжина. Өөрийг нь хамгаалаад авраад гүгөөдөөсөн болохоор шохоохоод эхэлсэн байна. Момог бол үзий ядсан хിവэр. Хоолоо сайхан амтрахын идэх зураа Момотой маргалдаад за чам шиг юмтай хайрцахгүй баяртай Кен баяртай хөөрхөн юмээ гэд яваад өгнө. Секо юм бол угаасаа хөргөн л дөө. Минимум Момоос сугна айгуу давгүй юм байгаа штт. Хажуур нь гэтээ энэ Айраа бас дажгүй ч юм уу гэж нас. Ер нь бүх дөрүүд бүгдээрээ гоё. Сайхан муугаар нь ялгаад юггүй. Маргааш сургууль дээр Момо хичээл тараад хамт юм хийх үү гэж Кенээс асуудагч Кен үгүй би жоохон завгүй хичээлээ өгөх ёстой гэж хэлнэ. Момо зоо тийм үү ойлголоо гэж хэлдэгч дотроо л яасан юм бол да ими зүйл болоогүй байгаа гэж гүнзгий бодолд автна. За Кен юм чин гайгүй л үдээгээ сургуулаар булан тойроод алхаж исэн чин бузар Кенийг Айрагийн дээр өвтж байгааг харчихна. Юу олчваа гэж бодож ивэл за ингэсэн юм аа. Кен маань сул дорой байгаадаа сэтгэл хангалуун биш байгаа болохоор худлаа хэлээд өөртөө хувийн орон цаг зав үүсгэж байгаад хүчтэй болох бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлээ сайхан баазах үеэр нь Айраа хаанаас ч юм гарч ирснэ чи зүтгэр ээж олноо. Гэтэ тэрнээс илүү чухал нь миний чамаа гэх сэтгэл гэж хэлснээ тэнийг юм шиг үнсгэж чичрэн. Юу үнсэх вэ гэсэн чинь би номноос уншсан. Хайраа илчлээ дараа нь үнсэх ёстой байдیں۔ Би мэднэ. Мангартаатай. Үгүй ээ чи мангартаатай. Аль үнсүүл. Гээ жоохон хоёр бацаан шиг маргалдаж байгаа давхралтаа дунчна. Элвэ үнс намайг хонгор минь. Яг энэ мөчтөн гай олж Момо булан тойроод гараад ирээд харна. Үгүй ээ Момо чи буруу ойлгочлоо. Надаас хол бай шижгийн амтан минь. Би үхэж байна. Сэтгэлээсээ Ямар хогийн бэнд вэ? би үхэж байна. Сэтгэлээсээ Миний худлаа ярьсан нь үнэн. Миний л хороо. Би улам илүү хүчрэх болох ёстой. Химэн дасгалаа ингээ хичээлдээ суух үеэр нь гинэд бүх юм харанхуйлаад ус сургуулийн шалаар нэг тогтож эхэлнэ. Юу болоод байгааг ойлгохоор ангиасаа гараад Айраатай таарна. Нөгөө талд Момо Кенд хэдий уурсан байдаг ч Кен манд ажгүй байгаа юу болсон бол хэмээн хайж гарна. Уурсан ч гэсэн ийм амар сэтгэлтэй ах гэжтэй те.
Тэгээ алхаад явж байтал яг түүний урдаас юу вэ? Нэг Godzilla шиг динозавр ч юм уу бүүмэд амар юм алхаад гараад ирнэ. Баригдахгүй тулд газ танхим руу орж нугатаж авна. Кен Аяра хоёр юу болоод байна гэх үеэр нөөдөөс нэг бокс цаг дун шиг юм гараад ирнэ. Ядаргаатай юм аа гэж хэлээд Кен маань хүчнтэй хуураад тулдах гэтэл нөгөө анх гарч ирээд момог барьцаалдаг харийнхан байна. Яасан бэ гэсэн чи өөртөө бананаагүй болохоо ойлгоод Кений бананаг энэ удаа хулгайлахаар хурж ирсэн байна. Энэ одоо хүн болгон л Кений бананыг хулгайлах гэдэг юм. Би бүр сүулдэ энэ харийнхан робот чөтгөрөөд бүгдэнд нь бананаага бэлгэлмээр санагдчихлаа. За тэгээ харийнхан болохоор энэ удаа бүрэн тоноглолцсон хүчийн дарах чадвартай хүрээд иржээ. Кен хуурч чадахгүй бананаага булайлглаа даа гэсэн чин манай Аяра акробатик силкигийн хүчийг авсан байна. Хүй 50 байгаарай. Яах ч та нар миний Кенийг гэж хэлээд өстө дайсны дүрийг уран налархай хөдөлгөөнөөр болгож өгнө. Аяраг тулдах зуур Кен хувцаа бүр уурж тастуусан болохоор өмсчихэм хайгаад явж өгнө. Бөөн болж яг хувцаа олсон чинь нөгөөх нь бүр тасарсан утасны хэсэг л болж. Аяра маань дөрвөн эсрэг нэг арай барахгүй бас хүчээ хориулах цохилтон дүртэн. Кен гарч ирээл за нүцгэн байсан ч хамаагүй дайрлаа гэж гүйсэн ялгаагүй Аяратай хүчээ хориулах цохилтонд нь өртчихнөө. Нэр бүтлэн бөхсөөр иргэцсэн юм аа. Бүтгүй. За жинхнээсээ дуусчлаа да гэж бодож ивэл үгүй шүү. Момо бидний талд байхад хизээж хожигдох болоогүй. Момо гарч ирээд бодлын хүчээрээ манай хоёрын хүчийг дайсныхаас өрсөж сэргээн. Хэдий Момо маань Кен Аяра хоёрт уулзсан байгаа ч үхэл амьдралын зааг дээр 50 байлгүй яах вэ? Ёстой янзын охин шүү Момо. Тулдах зуур нь ойр тойронд хусна бүр аимшигтайгаар ихсэн. Яа тэгвэл нөгөө Godzilla шиг юм ус цацруулан хүрээд ирнэ. Дайсныхан болохоор энэ Godzilla-г Момог аргалахаар хүсэлсэн байдаг ч энэ Godzilla бүр хөдөлдөг бүхнийг алахаар шийдсэн байна. Бас энэ бокс чинь дум биш Mantis юм байна. Mantis чинь болохоор монголоор цөхөрцөг. Усан дотор тулдаад ийш тийш сэлээл Ken Turbo Emega хүчинд ороод тулдахыг оролдохч Turbo Emega сэлж чадахгүй болохоор ямар ч хэрэг байхгүй. Аюулын дунд манай Момо Ken хоёр хөөрхий бас муудалцчихнаа. Момо уурлах нь мэдээж энэ үеэр нь Ken маань жинхэнэ эр хүн шиг аашилж уушлал түүсэн тайлбарлаж чадхаа илэрхийлдэг. Жохон ч гэсэн ойлголцоод ус ихсэх үеэр Аяра тэдний дээр усанд гацсан болохоор яадаг ч байсан Аяраг аврахаар Момо Кенийг бодлын хүчээрээ шамлаж гулсуулаад зэв болгоод боксцдаг Mantis-ийг мөргөөд дээш үсэрч Аяраг авна. Усыг зэлгсэн Аяраг Момо бодлын хүчээрээ аваад усан цувцтай тулдах бэрх байгаа болохоор хамаг хувцаа тайчаад уннаа. Хувцаатай айлах зур нөгөө дайсны талхан барахгүй байгаадаа шантараад хүчээ нэгтэд бүгдээрээ нэгэн авраг том биеис болцооч хуурна. Power Rangers юм уу хайшаа. Кенийг зэв болгосон хэвээрээ Момо Аяра манай хэд тулдгаар шумбан доошилж цөгөрцөг усанд байхтай гарах тэр хүчээ даадгүйг нь ашиглаад бодлын хүчээрээ Момо хоёр гарын тасалж Аяра маань силкигийн урт усээрээ Кенд зам гаргаж өгөөд Кен маань өөрийн хүчээ гарган тэрхүү усан замаар нь тэнэг юм шиг хүчээ авч гүйж мөргөөд Момог барьж аваад ялтыг байгуулна. Ялчлаа шүү. Чадсан шүү. Хэмээн айгүй эвгүй байрлал тэрвэрлдээ твцчихнэ. Тэгсэн нөгөө жинхэнэ амьдралтаа буцаад ирсэн биш баахан сурагч нар хараад сургуулаар нэг үүмэн самуун болно. Манай гурав бүр ичээд зүгтаараа гэж зүгтснаар 8 болон 9 дугаар анги маань дуусаж байна. Манай эдчин өстой сургуулийн хамаг түмний нүдэндээ шалдан гүйцсэн биш. Queen Sensei гэдэг сонин нэртэй сургуулийн зөвлөгчтэй уулзна. Би ганц л асууя. Та нар дээрлэхэлтэн төртөөд байгаа юм уу? Дээрлэхүүлээ тийм хачин байдалд орсон уу? Гэд асууж өгнө. Угаасаа тэгээгүй юмэг үгүй ерөөсөө тийм бишээ. Та буруу ойлгож байна гэж хэлнэ. Яг биз? Тийм ээ. Хэмээ ярилцах зуур нь хатан багшаа таныг дуудаад ингээд нэг багш орж ирнэ. Хаалга догшиж мэдгүй юу чи? Алив майч юм уу? Шидгэлчин гэснэ. Та энд түрээж авахгүй дөө. Би явах хэрэгтэй болчлоо гэд үлдээгээд яваад өгнө. Ямар эвгүй солиотой багш вэ те? За эвгүй солиотой чаашаа зүгээр л ямар сонирхолтой багш вэ? Яах вэ? Биднийг бүх сургуулаар нүцгэн арчлаа штэ. Угаа бидний нэр хүнд гэд Момо Аясаа хоёр гаслан харамсаж аашилцгаана. Манай Кен ч бүр гүн бодолд автсан байна харин. Харийнхан чөтгөрөөд ихсээд аюул болж байна. Аяра одоо бас бидний нэг болсон юм чин зөндөө хүмүүс дайрж ирнэ. Одоо яана? Гэсэн чинь Аяра тэнд ижиж мичээд намайг халамжлаа тань нөө гээл. Ер нь бол манай Кен маань зөв юм ярьж байгаа. Овоо ер хүн шиг асуудлуудаа тооцож гин яах ёстойгоо ингээд төлөвлөж гин те. Болж штэ. Ярен дундаа Кен маш том зүйлсийг ойлгоно. Харийнхан яагаад Кений банан руу онилох болсон бэ гэхээр одоо энэ харийнхан чинь Йокаюуд чөтгөрүүдийг технологи болон өөрсдийн хүчээрээ бардггүй юм байна л да. Дэлхий дээр зөндөө Йокаю чөтгөрүүд байдаг болохоор тэгээ одоо хүртэл дэлхийг эзлээг байгаагүй учруудын нэг нь. Агаа барсан харийнхан ч болохоор Йокаюудыг ялахын тулд Кен Аяса нар шиг онцгой хүмүүсийг онилж Йокаю болон чөтгөрүүдийг ойлгоод ялтыг байгуулах төлөвлөгөөтэй юм шиг үлээ.
гэдэг дүгнэлтэнд болохоор манай Кен хүрдэг. Кений өрөөсөн бөмбөгийг аль үжээ олоод авсан ураасан ч байх боломжтой. Хэдүүлээ илүү хичээхгүй бол би өрөөсөн бөмбөө хизээж олохгүй юм биш үү дээ. Наа чин яах вэ? Бидний хүмүүс нүцгэн олоод харцсан. Энэ мөчөөр нь Айрагийн найзууд орж ирснэ. Айра зүгээр юу болчихоо? Энэ бүхэн Момогийн буруу. Тийм биз гэд аваад явна. Заах ёстой мэдгүй юм биш. Яагаад дандаа Момо руу маань дайраад байгаа юм бэ? Кен Момог хамгаалаад эднийг ингэж ярихын болиулъя гэж хэлдэгч Момо тоосон шинжив. Зүгээр дээ. Юу гэж бодно уу? Яан уу? Энэ үү? Тэдний л дур. Би тоогоод ч яах вэ? Дэми луура барах юм шиг байна. Харин чи юм уу Айратай завраад тэнд яг юу хийжсэн аа надад тайлбарлана гэд Кенээс асуухад Кенийг бэлтгэл хийх үеэр нь хурж ирснээ үнсэн гэж тэнэгтээд мангартаад бужигнааны үр дүнд тийм байдал төрсөн болохоо Кен Момод тайлбарлана. Энийг сонссон Момо хөөрхөн сэтгэл нь хөдөлсөн үү яасан яах гэж бэлтгэл хийж байгаа юм гэж асууна. Улам хүчтэй болж энэхүү аюулуудаас биднийг эсэн мэд гаргаж ирэх. Энийг сонсоод сэтгэл нь бүрх хөдлөөд Кен би яг үнэтэйгээд яг тийм хэлчихэж байгаа шаврын аалт гэж Момогийн найзууд орж ирнэ. Орж ирснээр тэр хоёрыг юу ийдсэн талаар нь бөө юм асууж шалгааж тэнэгтээ дуусна. Нөгөө талд Айра чин сургуультай жоохон од юм болохоор баахан фэнүүд нь тойроод ирсэн. Юу болсон бэ? Яг юу болсон тайлбар өгөөч. Энэ бүхний нөгөө муухай Момо л хийсэн байж таараа, тийм ээ? Өстой бүтэхгүй муу ах юм аа гэд буруу дүгнэлтэнд шууд л хүрцгээдэг. Буруу ойлголтуудыг Айра сонсож төвчлгөө. Үгүй ээ. Яг үүндээ Момогийн талаар тэр бүх сургалыг би гаргасан гэж хэлээд яваад өгнө. Аяа, од амьдрал минь баяртай гэж суух зурн Момо хурж ирээ чи намаа муулаагүй те. Айра Момото жоохон дайсагнаад байдаг болохоор үгүй би чамаа муусан чинэл буруу юм чин гэж бодлоо ярьж өгнө. Хизээдийч Момо түүнийг тийм хүн биш ин аль үжээ мэдсэн болохоор нээхэн боддоггүй. Сайхан бие биенээ далдаар ойлгоод өстө хөөрхөн байна өө. Жаахан цүн дээрээ харилцаатай байгаа болохоос биш гоё энэ манай хоёр. Тэгсэн хаанаас ч бүүмэд нөгөө боксчин хайр гаригийнхан нөхөр гарч ирснэ. Хожигдсноо зөвшөөрөхгүй. Шантралгүй зодолтоор гарч ирдэгч гэмтэл болон өөрийнхөө бэртлээс болоод ухаан алдаж унана. Хөөрхөн энэ хайр гаригийн нөхөр болохоор өөрийн орондоо сул доройдоо ордог. Тэгээ түүний хүүн болохоор цус маш ихээр алддаг өвчтөнтэй болохоор хүүдээ маш их хэмжээний цус авч өгөх хэрэгтэй. Даанч сул дорой тогтцоо ажилгүй болохоор халтуурны мөнгө болохоор тулаанд нь ирсэн юм бэ лээ. Манайд түүнийг эмчилж асраад ерөөсөө зэмлэж буруудахгүй харин ч их тус хүргэнэ. Энэ үйлдэлүүд нь манай хүн уяраад баярлаа. Намайг хин ч ийм гоё найрсгаар хүлээн авч байгаагүй гэд хэлдэг. Харамсалтай нь харийнхны мөнгө өтер байхгүй яаж тус хүргэж болохоо мэдэхгүй байдагч. Түүний бэртэл гэмтлэгийг боож өгөх зур Момогийн эмээ цусыг нь үхрийн сүйтэй төстэй олохыг ажиглаад мэдсэн юм. Энэ сүү танаа цустай адилхан байна уу? Бокс ч ууж үзснэ. Хөөе мөн байна. Яг адилхан байна. Мөн байна. За болж мэ өхөр үгүй. Энэ үхрийг саагаад цусаа аваад. Хэмээн хүүгийнхэн цус алддаг өвчнөд нь зориулаад нэг бүтэн өхөр өгнө. Маш их баярлаа. Хазээ нэг өдөр тусыг нь заавал хариулнаа гэд Тэнгэр лөө нисэн одно. Адлын явдал өндөрлөө дөрөв тувцаа уурч тастаад юу ч үгүй болгосон залуус эмээгээ судалдаж аваад өг гэж гуйх зур тэдний хаалгыг нэгэн тогшно. Хин болдоо гэж бодоод Момо хаалгаа онгоолоход Жижи буюу Момогийн багын найз бас түүний анхны хайр орж ирнэ. Жижигээд энэ өндөр нуруутай царайлаг хөвгчлөлтэй залуу бол Момогийн анхны хайр болон багын найз. Юу энэ хөөрхнөө гэж ороод ирж амж. Жинхэнэ найр ухаантай залуу байх шиг байна. Тэгсэн манай хоёрыг хараач те. Айра маань Кен рүү л харж ийн. Бүр бүхэл бүтэн өндөр царайлаг залуу орж ирж байхад Айра Кенийг л харж байгаа сте. Ер нь Момо болвол өөр залуу малаа хараад дурлаа явжсэн бол эртгэлэхгүй яасан те. Айра Кен хоёроо шүтэж эхэлсэн одоо л. Айра Кен хоёр үрд. Жижи маань Момо болон Секомэд амьдрахаар ирсэн байх болов. Кен ч тэнд хардаж мардаад харин Айра хүүшээ эн чин надтай тулдах айрмаа бэлдээд би ч гэсэн бэлтлээ гэж яваад өгнө. Кенч гэртээ харахаар шийдээд явах мөчт нь Момогийн хоёр чинь биедээ маргааш уулзъя гэж хэлхээс ижиж мичээд хөөхөн сүр болноо. Гэхдээ нэрнгэс хаяа ингээд охин мохин сайн болол эсвэл анхны харцаар дурлж мурлаа эсвэл шохоорхоод яг ингээ үерхлийн шат руу орж явах явцдаа хүн болгол ингээ хэлхийг хүссэн зүйлийг хэлж чадахгүй яагаад ч юм хичээж мичээд ингээд те амар тэнэг байдалтай байдаг байхгүй юу. Шинэхэн асуудууд бол байх л зүйл ихтэй ялгаа нь Момогийн хоёр үерхдэггүй. Аашаа хорхдог гэж магадгүй юм. Гэтээ шаврын хаалт жижиг ороод ирлээ. Чимэд хоёрыг холдуулаа. Тэр зөвхөн эго би хүсвэл байж чадна чиний сонсох дуртай мигос энэ зүйлийг хайр гэж бодохгүй байна. Миний бороо хинч байсан би ийм л байна гэж бодож байна. Бөөн босны үр дүнд овоо харьцгаалаа. Яагаад Жижи энд амьдарч эхлэхээр болсон бэлээ? Жижигийн ээж аав хоёул имлэг твцсэн учраас Секо эмээ маань тус үзүүлж гэртээ байлгаж байгаа юм байна лээ. Момо ч тэгээ тэрэнд нь жоохон дөрвөцөдөл яхаараа үгүй чадахгүй эн чинь бас миний гэр юм байгаас тэлгэн. Харин Жижи энд Секо эмээг 9 шидээр магтааж арга ивийг нь олчноо. Эмэгтэй хүнийг ингэж л найрд юм бэ шүү залуус асуулцаарай.
Эдэж уусны дараа аяга тавгаа цэвэрлэх үед Жижи Момод сүнс чөтгөр хардаг болсноо хэлнэ. Чи арай алтан бөмбөг олсон юм биш үз? Гэхэд Жижи үгүй дунд ангид нүгэд ууланд модон дунд амьдардаг болоход ихэндээ дайж байсан чи явц дундаа юм сэргэн тойронд нэг л хэвийн бус санагдаад би өөрөө ч сонин содон эвгүүж ихтэй зүйлс олж харсан. Тэгээд ээж аавдаа хэлсэн чин итгээгүй би өөрийгөө жилүүдтэй юм харж байна гэд ятгсан. Гэвч үүнээс цааш би үргэлж юм сардаг болсон ба манай аав ээжийн эрүүл мэнд эрс муудсан. Гэх жигтэй харамсалтай түүхийг ярина. Би энэ хэцүү байдлыг гартаа авахар оролж сүнс чөтгөр устддаг хүмүүсийг хөлсөлсөн ч бүгд амиа орлоод л дууссан. Хамгийн сүүлийн надад санал болгосон хүн бол танаа эмээ, тийм учраас л би энд байгаа юм гин. Тэгсэн Секо эмээ би туслахгүй Момо туслана. Миний хүч чадал Камигой хотод л хүчтэй. Түүнээс цааш бол хүчүү учир Момо туслана гин. Тусчих юм бол хөссөнтэй орчин дөрөв тувц авч өгөө гэдэл тохиронд хүрнэ. Маргааш Жижи сургууль шилжиж ирээд охтын хүсэл болоод хүүгүүдийн дайсан болно. Бас Момогийн анги болсноо Момогийн хажуу сууснаа бид хоёр хамтдаа амьддаг гээл зарлаа тань. Иннээс нь болоо сөн яриа гарсан Момогийн найз нь үгүдээ үгүй Момод Кен байгаа гэж хэлнэ. Тийм л дээ Момод Кен байгаа ч одоо энэ Момо чинь Жижи рүү хувьсах юм биш үү дээ би айж ийн. Тэгсэн Кен маань хөөхий бүр хардс сэртэй үхлээ хөөх юм та. Надаас өөр нэгэнтэй болсон юм гэж үү? Намайг хайрлах юм болж байгаа юм гэж үү? Намайг цаахаа болно гэж үү? Үгүй би хардаад л гутраад ээж болохгүй улам өштэй болно илүү их хийж үтэн. Тийм ээ би чадна. Гээд хардаж сэрдэж суулгүй бэлтгэл ажиллаа хийн. Тэр зур нь Момо гараад ирнэ. Эртэдийнх шиг охин охиндоо давхралтахгүй гэдгийг шалгахаар энэ тоолоо эдэн гэж хэлнэ. Тэгсэн шаврын хаалт Жижи гараад ирлээ. Тэгснээ бүр Момогийн дуртай уух юмыг нь барьсан. Момо хамт уух уу гэж. Тэднийг маш жаргалтай харагдаж байгааг харсан Кен. Мэдээж гутралгүй яах вэ дээ. Хүний л амьдрал. Дахиж асуултаа суухгүй хариулт бэлдэж хэрэггүй дахиж нүдрүү чинь харахгүй хоёр нүдэд далтхий өдөр чинь таширтэн чиний чараа надад харагдана дотор сэтгэл байнгын борон дарагдана үргэж амсан үгүүл болоход замхарсан Гинэт хаанаас ч бүүмэд ам орцсон биеийн ана том гүүж байна. Энийг харсан Кен сандраад Момод хэлнэ. Гэтэл ярьж зогсоохын аргагүй нөгөөдөг чинь бүгдийг л дайраад гарна. Бас Кений нөгөө бөмбөгийг авцсан явж гинэ. Момо тэрийг хараад манай гурав хамттай хойноос нь бүр хөөж гарна. Момо бодлын хүчээрээ барьж авдаг ч нэмэр байдгүй. Кен тухтайхан шиг өөмс гутлаа тайлжаад галзуу хурдан гүйччихэд хамтдаа зогсоодогч хамаг биеэ салгаад буцаж нийлээ цогтчихно. Харин энэ үеэр нь Момо зүрхийг нь бариад авцсан базаж өвдөлтөөр нь ойрлох чимээгээр нь хайж олоод хамтдаа очиод хартал өөртөө нь ялгаагүй нэгэн эмэгтэй анатомиг олж авснаа чамтайгаа би буцаж нийллээ. Би чамтай үүрт хамт байх болно гэж хэлнэ. Кен үүнийг хараа сэтгэл нь хөдөлсөн бололтой гүн бодолд автаад энэхүү дугаар маань өндөрлөж байна. Гайхалтай хоёр анатомийн хайр дурлалыг харсан манай гурав Сегогоос гуйж байгаа эмэгтэйг нь гэртээ хадгалаа залуу нь сургууль дээр ажил үүргээ гүйцэтгээд орой олгон түүнтэй уулзаж байхаар тохиролцдог. Бас тэр Кений бөмбөг байна да гэсэн яг үндэ биш Крисмсийн гоёл чимэглэл байсан болж таардаг. За ямар ч тач тэдний учрыг олж гэртээ байлгаад орой олгоо уулзаж байхаар болоод манай хэд хамтдаа хоол идэхэр болно. Гэтэл энэ үеэр нь Жижи Момод ширээ зөөхтөн туслаад бас үсэн дээр нь тогтсон хөвөнгө авч өгөө цаанаа ханд хаяастай. Энэхүү үйлчлэгийг нь харсан Кен маань мэдээж юу гэж баяртай байх вэ? Хоёр анатомийн хайр дурлалаас урам зориг авсан уу? Яасан хожигдохыг хүсэлгүй гүйжчихэд бас үсэн дээр чи хөөн байна гээд л аваад унна. Яана өмнөөс нь жоохон иччихлээ. Би хожигдохгүй бас тулдах болно гэж хэлээ дуулаад унна. Жижи харснаа дагаад дуулна. Ямар дуулаад яа гэсэн чинь манай Altered Slam Dunk-ийн анимийн дуу. Ёо, ёстой гоё референс байна. Slam Dunk бол миний хамгийн хайртай анимуудын нэг бас яг анимд ор хамгийн том шалтгаанууд байсан. Тийм болохоор Slam Dunk-ийн opening дуу энэ дээр дуулагдж байгаа харах үнэхээр сэтгэлд сайхан байсан шүү. Яа, юун дуулаад байгаа юм бэ? Дугаа айл та. Ойлголоо уучлаарай. Сонноос Момо маргааш Жижигийн гэрэл рүү явахар болсон байна. Бандаж бэлдсэн үү? Кен бүр шоконд ороод юу вэ гэтэл Момо түнтэй тайлбарлана. Жижигийн гэрт нэгэн муу ёрын сүнс чөтгөр байх шиг байна. Дэрийг би устгахыг оролдоно гэдэг. Кен тэгээд хоёулах нь хамт байх юм уу гэсэн чинь үгүй ээ чамаагаас хамт явах уу гэж асуух чагаа дэмжсэнгүй гин. Мэдээж Кен зөвшөөрөн шүү дээ. Дараагаар нь шүн болсноор манай нөгөө анатомч найз охинтойгоо уулзаар сургуулийн үзүүлэнгээсээ оргоод гүйж явах зур машинд дариулаад хагараад унана. Нөгөө цаалж Момо олон түүний найз охин нь хүлээсээр. Даанч нөгөө хүн байдгүй. За баг ирэхгүй юм биш үү дээ гэж жоохон гонигтай зүйл болох дөгтөгч эцээц тайр яллаа. Нөгөө анатомч гарч ирснээр хайртай шүгээд л тэрнэ. Маргаашнаас орой бүр цагтаа тогтмол ирнэ гин. Момо харин тэнд бүр юу вэ? Тогтмол ирнэ. Алаа хийсэн гэсэн байдалтай байдаг. Яг энэ бүхний хажуугаар хөөргөж аваад Жижи зүтгэрөөс болоод унтж чадахгүй нилээн зовсон байдалтай байхыг олж харна бид. Жохон Жижиг үзий ядадсан чи яг үндэ хөөрхий бас нилээн зовж байгаа л хүн юм байна л та.
За эцэст нь уурт өдөр өндөрснөөр маргааш өглөө манай 3 аян замдаа гарч Жижигийн гэрлөө явна. Явх зуур Жижи Момо хоёр баяр хөөртэй байхыг харсан Кен Момог өөрөөсөө алдахгүй тулд сонирхолтой байхыг хичээж 9 шидийн харийнхны талаар сонин содон зүйлсийг ярина. Ярихт нь Жижи тэр болгоныг сониучрахж сонсоод сонирхолд нэг болохыг анзаарч ухаарна. Жижитэйгээ хоёулаа найзууд шүү дээ гэхэд Кен дотроо баяр хөөртэйгээр гайхан сандардаг. Момо бол Кений анхны найз байсан, харин Жижи бол Кений анхны эрэгтэй найз болж байгаамаа. Явц дундаа зөндөө найзуудтай болоод бас сэтгэл сайхан bay шүү. Яг үүндээ Жижи чинь нэлээд дайггүй залуу байсан bay шүү. За манай 3 явсаар Жижигийн амьдардаг тосгонд ирээд хартал халуун аршааны дүүрэг байдаг. Жижигийн аав ойрхон галтуулын судалгааны ажлаар энд нүүж ирсэн байна. Эргэн цойронд нь сонин содон зүйлс их байдаг бөгөөд хамгийн гол нь хэсэг бүлэг маш эвгүй хүмүүс байна. Харамсалтай нь манай хэд тэднийг анзаарч харддаггүй. Тэгснээ Жижигийн гэр бүр хэдэн 100 мянган шатны дээр байдаг. Сүртэй сүнс жүтэртэй тултаад байдаг хоёр маань хэдэн шатаар гарах гэж баг үхэнгээ алднаа. Харин Жижи маань би хаа сайтай асуудалгүй гараад ирлээ шүү. За угаасаа гэрлүүгээ алхасаар асуурсан байлгүй дээ. Гэрт нь ирээ сүнс жүтгэрээ устгахаар хайж ийш тийш судлан хардагч Момо маань бүр юу ч олсонгүй. За энэ чи юм байхгүй байна да. Одоохондоо гарч ирэх болоогүй юм шиг байна. Орой болтол түр амс хийж байгаад анхааръя да гэцээдэгч. Яг үүндээ манай хитл анзаарахгүй байгуулгаас биш ирсэн цагаас нь хойш энэхүү сэвтэй эвгүй гарууд харуултаад л яваад байна. Бас л эвгүй харагдаж шүү. Кен Жижи хоёр найзууд болсон болохыг ажигласан Момо тэдэнд тухтай хөгжилтөх цаг зай гаргаж өгөх зорилгоор ганцаараа халуун аршаанд орно. Жижи Кен хоёр хамтдаа хөл бөмбөг тоглох зураа чи Момод сайн юм уу гэдэг яриаг эхлүүлчихнэ. Кен ихэндээ би түүнийг хүндэлдэг гэж хэлнэ. Энийг сонсон Жижи би дүгэл дуртай нүд хөмсөг уруул бүгдээрээ гоё гээд авна. Ямар овсгоотой гарвэ. Яг үндэ дажгүй гэсэн чи манай Момог булаахсан хിവэрээ ах шүү дээ. За над бол Жижиг муулаад байх асуудал амар их бол байхгүй зөө. Зүгээр л яагаад манай Момог булаах гээд байна арай шүү. Кен маань бас хөөхөн зэрэлчээд бууж өгөхгүй. Үгүй би яална гэж үзэж тарна шүү. Тэгсэн Момог халуун аршаанд байх үеэр нь бүр нэг эвгүй сонин залуучууд орж ирнэ. Яасан бэ гэтэл нэгдсэн халуун аршаан бөгөөд энэ хэд ч юм муу ёрын сүнс чөтгөр бололтой. Момо бодлын хүчээр бүгдийг нь аргалах оролдлого гаргадагч чадалгүй баригдаж Жижи Кен хоёр маань Жижигийн гэр нэг том өрөөгөөр томорсон болохыг харна. Аль талдаа хэцүү байдалд ороод даанда дааны 1-р бүлэг 12 ангиар өндөрлөж байна. За тийм ээ мэджийнэ. Үнэхээр сонин дуусчлаа. Гэхдээ энэ нэг бодлоор даанда дааны маркетинг байх үзэгчдэд юу болчихоо гэсэн сэтэл төрүүлээд дараагийн сизон эсвэл мангаг нь илүү сайн борлуулалт болон хүлээлттэй байлгах гэж ийм зорилгоор дуусгачлаа л гэж бодож байна. За миний энэ хүртэл үзэж сонирхсан дүгнэлтээр бол үнэхээр анимашн зураглал сайтай, зохиол утга санаа, харах үнцэг шинэлэг гоё аним байлаа. Дөрүүдийн өсөлт хөгжил бие биенээ гэх сэтгэл бас жирийн хөвшмөл аним шиг биш. Олон талын сонирхолтой асуудлыг илэн далангуй харуулж байгаа нь онцгой болголоо. Та бүхэнд болохоор өөрсдөө заавал анимыг нь бүтнээр нь үзээрэй гэж зөвлөе. Ямар ч тач өнөөдрийг хүртэл гарсан бүх ангиудыг үзлээ, тэгээ тайлбарлалаа. Магадгүй үргэлжлэл нь гарсан цагт эргээд хамтдаа даанда таны бичлэгүүдээр уулзъя. Энэ хүртэл тууштай 7 хоног бүр надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Илүү сонирхолтой бичлэгүүд хийхийг амлаж байна. Гэтэ одоо нэг 7-оос 2-7 хоногийн амралт авна YouTube-ээс зэхгүй л хэд хоног бүр амар хичээлээ, амар хэм хийлээ. Жохо ядралтын байдалтайгаа болохоор YouTube-ээс ингээд нэг 14 хоногийн амралт авч шүү. Тэгээ бичлэг орохгүй байвал бити гайхаарэ. Би амралтаа авчихсан. За тэгээ тэгж аваад гоё сонирхолтой бичлэгүүдээрээ буцаад уулзъя да. Bye guys. Subscribe болон лайк дараарай. Хамт байсан үзэгчтэй маш их баярлалаа.